За, эрхэм гишүүдийн өдрийн амар амт өнгөрье. За, би 2012-оос 14 онд байгаль орчны ногоон хөгжлийн дэд сайд хийжсэн хүн байгаамаа. Тэгээд энэ дайны дэлхийн ногоон хөгжлийн санаачлаг байгууллагыг анхнаас нь байгуулахаас нь эхсүүлээд Монгол улсын идэвхтэй оролцоог хангахад за энэ байгууллагаар дамжиж дэлхийн нийтэд бий болсон байгаа уур амьсгалын эсрэг одоо тэмцэж байгаа гэдэг юм уу гарсан санал санаачлах шинэ үг бол Монгол улсад нутагшуулах. За, Монгол улсад тулгамж байгаа одоо энэ уур амьсгалтай одоо сорилтуудыг давж гарахад дэлхийн одоо санхүүжүүлэгч байгууллагууд за донор орнуудад одоо лобби хийх, нөлөөлөл хийх. За Монгол улсад бас хэрэгжиж болох ус төслүүдийг одоо олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу бэлдэж тээзүүгийг боловсруулах судалгааг нь хийх. За Монгол улсын бас ногоон хөгжил уур амьсгалын өөрчлөлт дасан зохицох энэ одоо хууль эрх зүйн орчныг сайжруулахад одоо идэвхтэй туслагч маягаар бол мэдээж энэ ажиллагааг эхлүүлж ирсэн. За өнөөдрийг хүртэл бас 10 жил бас идэвхтэй сайн явсан байна. За энэ хооронд бол 12 онд байгуулагдсан GGGI байгууллага маань өөрөө ч гэсэн бас маш олон одоо 16 улс эхэлж исэн бол өнөөдрийн байдлаар 50 60 улс гараад явж байгаа гэдэг бол энэ олон улсын байгууллагын төвшөнд аваад үзэх юм бол маш амжилттай явж байгаа ийм байгууллага байгаамаа. Тэгэхээр одоо өнөөдөр харамсалтай нь энэ байгууллагыг одоо шашны байгууллагатай мууны байгууллагатай ингээд одоо харьцуулж ярьж аюулгүй байдалтай холбож ярьж байгаа нь айгүй харамсалтай сонсогдож байна. Эрхэм гишүүдээ. Тэгэхээр энийг бас зөв ойлгоо. Ер нь гадаад яам байгаль орчны яамд бас жоохон шүүмжлэлтэй хандмаар байна. Та бүхэн бас дутуу мэдээлэл энэ материал маш дутуу оруулж ирсэн байх шүү. Ийм сайн явж байгаа. Ялангуяа энэ уур амьсгалын өөрчлөлт дэлхийн бүх улс орнуудад бүр Монгол улсч гэсэн одоо малчин айлын өрхийг тогсож байгаа энэ үед яг энэ дээрээ тэргүүлэх чиглэлээр ажиллаж байгаа ийм байгууллага бүрэн танилцуулж чадахгүй. Энийхээ одоо юу гэдэг олон улсын байгууллага нэг улсын одоо тусламжийн байгууллага хоорондын ялгаа гаргаж хэлж чадахгүй бас гишүүдийг мэдээлэлээр дутуу хангаж байгаад бол та бүхэн шүүмжлэлтэй хандж байна. Ер нь энэ сая би асуулт авсангүй л дууг нь дэмжиж гэж бод суугаад. Энэ байгууллага маань бол одоо Азийн хөгжлийн банк, Европын хөгжлийн банк за энэ байгууллагатай ижил статустай буюу олон улсын байгууллага. Түрүүн бас энэ юунд гарч байгаа манай дурддагдаад байгаа тусламж үзүүлж байгаа гэж байгууллагууд бол тухайн нэг улсын тухайн одоо хөгжиж буй оронд үзүүлж байгаа техникийн тусцаа үзүүлж байгаа байгууллагууд шүү дээ. COICA, JICA, GIZ, Швейцарын хөгжлийн гэдэг чинь дандаа тухайн улсынхаа технологиг Монгол улсад одоо өөрсдийнхөө мөнгөийг гаргаад тусламж үзүүлдэг байгууллагууд. GGGI бол юугаараа ялгаатай вэ гэхээр энэ байгууллагуудыг зөвхөн тэр тухайн улсын нөлөөнд гэдэг юм уу лоббинд оруулахгүйгээр дэлхий дээр байгаа хамгийн сайн туршлагуудыг Монгол улсад яаж нэвтрүүлэх үү гэдэгт дэмжиж техникийн тусцаа үзүүлж байгаа байгууллага. Тэгэхээр энэ бол шууд донор гэхээсээ илүү бид энэ байгууллагатай хамтарч ажиллаж ийж Монгол улсын ногоон хөгжлийг Монгол улсын одоо энэ уур амьсгалтай тэмцэх энэ тэмцэлд одоо хувь нэмэр оруулах ийм л үүрэгтэй байгууллага шүү дээ. Нэг олон ч хүн байхгүй. Тэгэхээр их олон жил яригадаад энэ одоо дэмжиж гишүүнээр орцсон мөртлөө нөгөө талаас тавьж байгаа хүсэж байгаа танах одоо тэр нэг одоо нөгөө дипломат ирэх юуг нь бусад олон улсын байгууллагатай ажиллагаа өгөөч гэхлээр бид нар энэ дээр аюулгүй байдал яриад энэ дээр одоо мууны шашны байгууллагатай яриад ингэж энийг гацаах бол бас жоохон бүдүүлгэл харагдаж байгаа хэлбэр шүү. Энийг бас манайхан их сайн ойлгоорой. Тэгээд дахин хэлье энэ манай асуулт оруулж байгаа нөхдүүд маань энэ танилцуулга маш дутуу байна. Тийм учраас гишүүд ийм ойлголттой байх нь аргагүй. Тийм учраас эрхэм гишүүдтэй одоо энэ хаврын чуулган дээр энэ оруулж ирж байгаа асуудлыг дахин хойшлуулдгаар та бүхэн дэмжиж өгөөч. Тэгтээ дөрвөө дэлхийн олон улсын байгууллагын чиг хандлага айгүй өөр болж байгаа. Улс гишүүн гэдэг байдлаас илүү одоо тухайн асуудлаар нэгдэж олон улсын байгууллагууд хөгжих ийм шин төлөв хандлага гарч байна. Энэ анх бий болгож ирсэн 16 байгууллага бол Бразилд Риод болсон хурлаас Англи, Австрал за тэгээд энэ маш олон улсууд нөлөө өгөхий одоо ийм улсуудад нэгдэж энэ байгууллагыг санаачилсан байгаа шүү. Тэрнээс зөвхөн одоо юу гэдэг энэ юуны гишүүнээр зөвхөн одоо хөгжиж бүү гэдгийг хамгийн дорой хөгжөлтэй улсууд бас биш шүү гэдгийг бас хэлье. За мэдээ солонгос улстай бид нар хамтарч ажиллах хэрэгтэй. За тулга гишүүн 1 минут. Солонгос улс. За бүгд нэг солонгос улс бол Монгол улсын 3 дахь хөрж. За мэдээж энэ эдийн засгийн тал дээр ногоон хөгжлийн тал дээр бол дэлхий дээр өөрөө бас тэргүүлэх тоглогчдын нэг байгаа. Тийм учраас зөвхөн нэг улсын лобби гэж ойлгохоос илүү энд нэгдэж орсон 50 гаруй улсын одоо хамтын зорилт энэ юг бол дэмжиж Монгол улс байх ёстой. Тэгэхээр дөрөв гишүүнээр байгаа. Одоо энд байгаа нэг удирдах байгаа байгууллагын тэргүүнд нь дипломат юу болох нь бол одоо тийм амар хүндрэлтэй гэдэг юм уу аюулгүй байдал занал хийсэн гэдэг юм уу учиргүй Монгол улсын шүү хууль тогтоомжийг зөрчих гээд байгаа асуудал бас биш юм аа гэдгийг бас та бүхэнд хэлмээр байна. За тэгээ коп болж байгаа Солонгосын ерөнхийлөгч ирж байгаа
За тэгээд энийг одоогийн байдлаар Бан Ки-мун ерөнхийлөгч бол тэр үед ерөнхийлөгч нь байгаагүй. Одоо бол ерөнхий нарийн бичгийн дарга байсан Бан Ки-мун ерөнхийлөгч нь болсон байгаа юм байна. Тэгэхээр энэ хүний энэ network, энэ хүний энэ давуу тал, энэ байгууллагын давуу талыг бол бид нар тултал ашиглах ёстой. Тийм учраас энэ байгаль орчин уур амьсгалын яамныхаа оруулж ирж байгаа энэ саналыг эрхэм гишүүд маань дэмжиж өгөөч гэж дэмжиж өгүүлж байна. Баярлалаа та бүхэнд.